Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтын ажиллагааны тогтвортой хөдөө аж ахуй төсөл хамтран Монгол орны газар тариалангийн хөрсний илэгдэл, доройтол, шийдвэрлэх арга замууд сэдвтэй зөвлөгөөний зохион байгуулсан. Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь 2016-аас 2018 онд манай улсад хэрэгжих бөгөөд нийт төсөв нь 1,150,000 евро юм. Герман Монголын хамтын ажиллагааны тогтвортой хөдөө аж ахуй төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр тус төслийн 2-р үе шат хэрэгжиж байна. Энэ 2-р үе шатанд үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үүний 1-р нь таримл ургамлын үр соор түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, 2-р нь тариалангийн газрын хөрсийг тогтвортой ашиглах, хамгаалах, тариалангийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх энэ 3 чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөгөөнд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, хөдөө аж ахуйн их сургууль, шинжлэх ухааны академийн геоэколог газар зүйн хүрээлэн, ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдээс гадна олон улсын байгууллагууд болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм. Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн яам, эрдэм шинжилгээний байгууллагууд, тариаланчдын холбоо зэрэг салбарын байгууллагуудад газар тариалангийн бодлогын зөвлөгөө өгөх, үр сортын салбарыг боловсронгуй болгох, тогтвортой хөрс хамгаалал, газар тариалангийн салбарын эрсдлийн менежмент, даатгалын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол улс тариалангийн талбай хөрсний чиглэлээр бол сүүлийн үед бол нэлээд ач холбогдол өгч ер нь бодлогоо ингэж тодорхойлж ажиллаж байна. Үүний нэг тод жишээ бол бид нар өнгөрсөн жил тариалангийн тухай хуулийг бол шинжилж найруулсан байгаа. Энэ нь болохоор юу гэхээр тариалан эзэмшигч юу ийх вэ? Тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн байгууллагууд юу ийх вэ? Хин хяналтаа тавих уу? Энэ тариалангийн талбай илэгдэл эвдрэл хөрсний үржил шимийн хин цаашаад доктортойгоор хадгалах уу гэдэг талаар бол нэлээд бүр эзэмжүүлээд өгсөн ийм заалтуудыг бол энэ тариалангийн тухай хуулинд оруулснараа бол нэлээд энэ асуудалд бол нухацтай хандсны нэг жишээ юм аа. Үүнээс гадна ер нь сүүлийн жилүүдэд бол бид нар тариалангийн талбайн талбайг судалгаа шинжилгээнд бол хамруулах ажлыг Атрын 3 дахь аян буюу 2010-аас 12 онд ингээд ургамал газар тариалангийн хүрээлэнгөөр бол шинжилгээнд хамруулсан. Энд бол эхний ээлжинд бол нийт тариалангийн үйлдвэрлэж ашиглаж байгаа талбайн 579.3 мянган га талбайд бол хөрсний төлөв байдлын шинжилгээг хийгээд үүний дараа 2012 онд бол атарсан талбайд бол бас атарсан талбайд 500 гаруй мянган га талбайд бол ийм судалгаа шинжилгээг хийсэн. Үүнээс хойш бол ерөөсөө судалгаа шинжилгээ бол хийгдэг байгаа. Гэхдээ энэ бол манай бидний ганц барьж байгаа хөрс маань үнэхээр бас дэлхийн хувийн нэлэгдэлд орсон байна. Үржил шим нас багассан байна гэдэг үзүүлэлтийг бол өгсөн ийм ач холбогдолтой судалгаа болсон. Тариалангийн талбайн хөрсний шин бодис буурч ялзмагт үе давхарах нэмгэрсээр байна. Монгол улсын засгийн газраас эдгээр асуудлуудыг шийдвэрлэх талаар бодлого боловсруулж, холбогдох дүрм журмыг баталж, үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж байна. Хэдийгээр эрх зүйн орчинг эрх зүйн орчин бүтсэн ч гэсэндээ хуулийг хэрэгжүүлэх, амьдралд үйл ажиллагаа болгох практик ажил дутагдaltaй байна. Манай төслийн хүрээнд тариаланчдад хөрсөө хамгаалах, тогтвортой ашиглах, хөрсөн газар тариалангийн үйл ажиллагаанд ямар чухал баялаг болох талаар сургалт семинарыг зохион байгуулж байна. Олон улсын туршлагаар ялангуяа Герман улсад ургац хураасны дараа хөрсийг аль болохоор сүрлэн хурцлахтай байлгах, өнгөн хөрсийг ус салхины эвдрэлд өртүүлэхгүй байхаар тариалангийн технологиг сонгож хэрэгжүүлдэг юм аа. Сүүлийн үеийн цомогтгосон технологи болон тэг элдэн шүүлэх технологи нь хөрсийг илэгдэл эвдэрлийг бууруулах чухал ач холбогдолтой, мөн хөрсөнд чийгийг хадгалах ач холбогдолтой. Манай оронд уулын түүндрийн хөрснөөс хит гандуу цөлийн борзон хөрс хүртэл дэлхийн сэрүүн бүсэд байдаг бараг бүх төрлийн хөрс тохиолно. Уулын түүндэр, өндөр уулын хээр, уулын нуг, уулын тайг, хээр, говь, цөлийн бүсийн хөрснүүд манай оронд тархахаас гадна бүс дундын шинж чанартай нуг, намгийн цэвдэгт, хужир мараалаг, аливын хөрсүүдтэй. Монгол орны хөрсийг уулын ба тал хөндийн гэж хоёр бүлэгт хувааж үздэг. Хөрсний ангил нь хөрсний судалгааны анхдагч мэдээ материалыг нийтгэн дүгнэж цэгцэлсэн хамгийн нарийн төвтэй ихээхэн цаг хугацаа шаардсан чухал ажлын нэг байдаг.
Манайх одоо газар тариал эрхлээд 60 жил болж байна. Тэгээ энэ 60 жилийн хугацаанд бол тариалан талбай нь үржил шимийн төлөв байдал үнсний 30-аас зарим газар 50% хүртэл буурсан юм дүн байгаа. Энэ юунаас болж байгаа нөхдөр нэгдүгээр яг манай цагуурын асуудал төвөгтэй. Хоорой, гандуу, бороо чиг багтаа байдаг. Хоёрдугаарт бордог хэрэглэх асуудал ерөөсөй орхигдсон. За тэр 70-80 оны үед нэг жаахан бордог хэрэглэх байсан. Сүүлийн 20 гаруй жил ерөөсөй бордог хэрэглэдэггүй. Тэгээ дандаа хөрснөөс үржил шимийг дайчиж ургас бүрдүүлжсэн учраас үржил шим одоо эрс буурсан юм учраас одоо бид нар энэс яаж гарах вэ гэдэг арга зам яг өнөөдөр ингээд ярилцаж зогсож байна. Монгол орны хөрсний илэгдэх байдал нэлээд өндөр бөгөөд нийт хөрсөн бүрхөвчийн 55% нь их болон маш их үр дүндхий байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 9.9% нь цөлжилтний хүчтэй илэрсэн. 6.7% нь хүчтэй, 25.9% нь дундад зэрэг, 35.3% нь сул илэрсэн. Харин 22.3% нь цөлжилт илрээгүй байна. Энэ тариал ирсэн 60 жилийн хугацаанд 5 тахандаа мөрдсөн байгаа. За сая ихтэй эхний ээлжинд бол нэг 60 оноос ихтэй шууд газар газрыг хаглаад ирсэн. Тэр байтугай одоо уран шин 4-5 удаа босруулалт хийдэг байсан. Тэр хэмжээр хөрс задардаг, бутардаг, үржил шимэн задардаг ийм арга хэмжээ өгчсөн. 80-аад оноос бол одоо хавж эдийн шүлэг тахандаа гэдэг юм мөрдөж ирсэн. Тухайлбал Оросын албаны улс, тухайлбал Казахстанаас одоо шинэ техник тахандаг нэвтрүүлсэн. За энэ бол нэг 90 он хүртэл явагдаж байсан. Тэгээд 90 оноос хойш бид нар өөрийн шин зарим босруулалтыг одоо гэрвчдээс ажиллах хэрэгтэй байна. Дандаа механик босруулалт хийж болохгүй юм байна. Чадвар бүх босруулалтаа гэрвчдээр хийе гэсэн ийм зорилго тавиад одоо 2000 гад он гартал одоо ийм судалгаанууд хийгдлээ. Одоо сүүлийн үед бол ерөөсөө тэр хөрсөө хөнтөхө болёо. Хөрсөн дээр үүссэн ургамлын нөмргийг бол тэндэн хадгалъя, мал дижүүлдэг болъё. Хашаажуулъя. Тэгээд хөрсөн дээрээ ургамлын бүрхүүд үүсгэх юм бол одоо хөрсийг салхины илэгдээс хамгаалах нэ. Хоёрдугаарт манай шиг гандуу нөхцөлд бол ус чигийн хуримтлалыг нэмэгдүүлэх юм байна. Тэр хэмжээгээр бид нэр технологи өөрчлөлт орох юм байна гэсэн ийм одоо үе шатаар дамжаад явж байгаа. Миний итгэл бол ерөөсөө энэ чиглэл тавигдана. Монгол орны хөрсний ангиллал 1950-аад оноос хойш хэд хэдэн хувилбараар боловсруулж ирсэн. Хөрсний ангиллын анхны хувилбарыг Оросын эрдэмтэн Беспалов боловсруулж 1951 онд хэвлүүлсэн. Энэ хувилбарт Монгол орны хөрсийг 13 бүлэг болгон ангилсан байдаг. Үүний дараа 1986 онд Дорж Готов Батбаяр нарын боловсруулсан хөрсний ангиллалд Монгол орны хөрсийг 33 хэв шинж, 48 дэд хэв шинж, 84 төрөлд хуваасан байна. Ерөөсөө одоо Монгол орны газар тариалангийн чинь 5 бүс таваасан байдаг. Нэгдүгээрт нь бол одоо газар тариалангийн төв бүс буюу Орхон сэлэнгийн сав газар. Хоёрдугаарт нь бол одоо зүүн бүсийн одоо Дорнод гэнтэй Сүхбаатарын аймаг хамаарсан ингээд тал хээрийн тариалангийн бүс. За урд талын зүгийг харуулсан говийн тариалангийн бүс. Ингээд одоо баруун талд нь бол их нууруудын хотхор буюу өндөрлөг одоо газар тариалангийн бүс гэдэг ингээд хуваацсан байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хуваасан бүсүүд чинь бол өөр тус онцлогтой. Газар тариалангийн төв бүст бол орох урт хүнсний хэмжээ, хөрсний үржил шимийн хэмжээний хувьд бол нэлээд одоо сайн иймэрхүү шинжтэй. За тал хээрийн бүс одоо зүгийн одоо бүсүүд бол хурд хүнсний хэмжээ багавтар боловч хөрсний үржил шим бас гайгүй. Тэгтээ бол төвийнхөө бүст одоо хөрсний өвдгөр хүрэлцэхгүй. Ганцхан одоо хар шараад хөрс бол зөвхөн халахлын районд тэр одоо нөмөргийн голын орчим тэр хавьд байдаг. Цаг уурын эрсдэл ихтэй нөхцөлд газар тариалан эрхэлдэг манай орны хувьд бордоог системтэй хэрэглэхэд хөрсний үржил шим сайжирдаг. Бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Багнуур дүүрэгт хоногт 60 тонн нийлмэл бордоо, органик болон эрдэс бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд оруулсан. Мөн Баян Чандман суманд 150 тонн нийлмэл бордоо үйлдвэрлэх чадалтай үйлдвэр бий.
Хүнсүдэн аж ахуйн яамнаас тариалан эрхлэгч зориулаад өрсөнийхөө үржил шим ургалтын одоо ер нь ургамал маань өөрөө 3 төрлийн үндсэн элементийг бол ургалтынхаа хугацаанд бол илүү авдаг: азот, фосфор, калий гэдэг. Энэ маань бол одоо тэр 2010 онд хийсэн шинжилгээгээр бол ихэнх одоо талбайд бол багассан байсан. Тийм болохоор энэ сүүлийн жилүүд бол ургацын тоо хэмжээ бол нэгжээс авах ургацын хэмжээ бол буураад байгаа. Тийм болохоор биднэрт одоо бас нэг удаа ямар ч гэсэн бас боломж байгаа дээргээд Японы одоо засгийн газрын хүнсний бүслэгүүд тусламжийн хоригдлын хөрөнгөөр бордоог бол бид нар тариаланч томролтын нөхцлөөр өнгөрсөн 2016 оны тариалалд бол олгосон. Тэгээд энэний үр дүн маань бол энэ жил бол гаарын ургац бол одоо мэдгэдгээс сайжирсан ийм үр дүнтэй гарсан байна. Органик байрдас бордоог их одоо төлөхөө сайн хэрэглэх хэрэгтэй. Тэгээд энэ одоо органик байрдас бордоог одоо сайн хэрэглэх юм бол энэ дулаар энэ цөлжилт энэ одоо хөрсний үржил шимийн бууралтыг багасгах, за хөрсний үржил шимийг дээшлүүлэх гэдэг чухал арга хэмжээ болно. Яагаад гэвэл бордсон талбайгаас ургацыг авдаг. Ургацыг авахын хэрээр одоо өөр сүрлийн харьцаа бол нэг харьцаатай байдаг. Тэгэхээр хөрсөнд үндэс сүрлийн үлдэгдэл бол хичнээн центр ургац гаагаас авчны тэр хэмжээгээр хөрсөнд үндэс сүрлийн үлдэгдэл үе органик бодис үлдчихвэ гэсэн үг. Тийм учраас бол бордоог үр ашигтай зөв хэрэглээ, таримтлахын эжин дээрэтийг зөв хэрэглэх юм бол хөрсний органик бодисоо нэмэгдүүл. За хөрсний органик бодис нэмэгдэхийн ач холбогдол гэж байна бас. Хөрсний органик бодис нэмэгдснээр бол хөрсний одоо тэр салхинд хийдэг тоосон хэсгүүдийн ширхгүүдийн тоо хэмжээ буурна. Хоорондоо байрлалцаж бүтцэрхийг одоо бөөн хэсгүүдийг бий болгодог. За тэгээ одоо цааш нь бол тэжээлийн бодисын агуулгалт хэмжээ нэмэгдэнэ, ялзамгийн агуулгалт нэмэгдэнэ. За тэгээ чийг одоо хадгалах, барих, тогтоох энэ одоо шинж чанар бол сайжирдаг. Манай үйлдвэр 2012 онд үүсгэн байгуулж багнууд дөрөвт үйл ажиллагаа явуулдаг. Жилд нь 28-аас 30 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүндээ бол азот, фосфор, калий, нийлбэл бордоо, гумины бордоо, эрдэс бордоо, эрдэс органик гэсэн юм хүнсэн 4 төрлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр. 2016 оны хаврын тариалтанд манай үйлдвэр болохоор 1800 орчим тонн бордоо үйлдвэрлэсэн. Үүнээс 1500 тонн бордоо хүнсүдэн аж ахуйн яамны тендерийн дагуу бид нийлүүлсэн байгаа. Ерөнхийдөө үр дүнжсэн сайхан байна. Энэ жил хур бараа их байсан болохоор ерөнхийдөө тариалан ус сэтгэл зүйн дээр байгаа. Хойдон 2017 оны хаврын тариалт гэхэд бид нэр бас дахиад нэг ойролцоогоор 3000-аас 3500 тонн бордоо үйлдвэрлэх тариалж нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Тэгээ яг манай үйлдвэрийн онцлог гэхэд багнууд дөрөвт үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор бид нар бас хөрс шинжилгээний Мексик аргачлалч байдаг. Энэ аргачлалын дагуу бид нар бас хөрс шинжилгээний иж бүрийн лабораторийг бас оруулж ирээд үйлдвэрлэлээр басрах юм ажил хийж байгаа. Шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнгийн хөрс судлаачид цацраг идэвхт изотопыг хөрсний эвдэрлийн судалгаанд ашиглах нь олон улсын цөмийн энергийн агентлагаас хэрэгжүүлж байгаа техникийн хамтын ажиллагааны төсөлд оролцсон ажилласан. Төслийн гол зорилгын нэг нь Монголын мэргэжилтнүүд хөрсний илэгдэл эвдэрлийг цацраг идэвхт изотоп ашиглан тодорхойлох шинэ арга зүйг эзэмшиж, Монгол орны төв хэсгийн бэлчээрийн болон тариалангийн хөрсний илэгдлийн төвшин цацраг идэвхт Цези 137, Берилли 7 зэрэг изотоп ашиглан тодорхойлсон байна. Төв аймгийн Аргалан сумын нутагт явуулсан судалгаагаар Монгол орны төв хэсгийн хээрийн бүсийн бэлчээр 1 жилийн хугацаанд нэг га газраас тэг 19-өөс 23.8 тонн хөрс ус болон салхины илэгдлээр алдагдаж байгаа нь тогтоогджээ. Илэгдэл эвдэрлийн байдал нь гадаргын налуу, ургамлын бүрхөвч, бэлчээрийн талхагдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Нэг га газраас 1 жилийн дотор ойролцоогоор 6 тонн хөрс эвдрэлд орж зөөгдөх буюу хөрсний өнгөн хэсэг тэг 137 мм-ээр нэмгэрч байна. За би Германы Хале Виттенбергийн Мартин Лютерийн их сургуульд ажилладаг. Манай сургуулиас Сибирийн баруун өмнөд хэсэгт газар тариалангийн технологиудыг харилцан ялгаатай технологиудыг ашигласнаар хөрсөнд ямар өөрчлөлт нөлөө үзүүлж байна гэдгийг туршилтаар судалсан. Манай энэ судалгааг 2012 онд эхэлсэн. Энэ судалгаагаа бол тариалтын ямар технологиудыг ашиглахаар харилцан ялгаатай үр дүн үзүүлж байна гэдгийг тухайлах юм бол уламжлалт тариалангийн системийг орчин үеийн одоо тех технологи тариалт системтэй харьцуулсан судалгаа хийсэн. Манай
төсөл хэрэгжсэн газар бол Сибирийн баруун өмнөд хэсэг. Энэ бол уур амьсгалын хувьд хойд бүс нутагтай бол нэлээд төстэй. Бидний судалгааны бол үр дүн юу вэ гэхээр хөрсөнд аль болохоор баг механик хөгжлөл үзүүлснээр чийг хадгалах, чигийн барихын чадварыг хөрсөнд бол байлгаж чадж байна. Хөрсний чиг бол хадгалагдаж үлдэж байна гэсэн үг. Одоо манай хүрээлэн яг 2008-аас 10 онд яг тухайн үе тариаг эрхэлжсэн 500 мянгаад хөрсний шинжилгээ хийж үзье. Тэгээ ингээд бол ихэнх бүс нутаг нь Болгон, Сэлэнг, Дархан уул аймаг, Төв аймгийн хойдлын хэсэг голон хамрагдсан. Тэгээ яг саяны миний хэдээр үзэж юм бол 30-50% буурсан юм дүнтэй байгаа. Зарим газрууд салхины дэгдэс болж тариалагаас зарим талбай хасагдах хүртэл төвөгтэй байдал үүссэн учраас бид нар энэ төслийн зорилго маань ийшээ явж байгаа. Бид нар ч энэ идэвхтэй оролцож ингэж ажиллагаа явуулж байна. Газрын бодлогын хүрээлэнгийн судалгаанд нийт 1206.4 мянган га талбай хамрагдсанаас 561.5 мянган га нь илэгдсэн. Үүний дотор 12.9% нь хүчтэй илэгдсэн байдаг. Судлаачдын судалгааны дүнгээс үзэхэд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тариалангийн хөрсний үржил шимийн бууралт гамшигын хэмжээнд хүрч болохоор байна. Хөрсний судалгаа бол ямар төвшөнд байна вэ гэдэг асуулт байна л да. Тэгэхээр энэ дээр бол манай хөрсний судалгаа бол миний хувьд бол их хангалтгүй байдаг. Зарим салбар нь бүр огцудлагдаагүй байна шүү дээ. Өндөр хөгжилтэй орнуудыг зарим орнуудыг ботход за манайх бол хөрсний үржил шим талаас нь за мөн түрэн газар зүүн тархалт талаас нь тийм ээ. За тэгээ хот суурингийн төлөвлөлт бохирдол талаас нь гэдэг юм уу иймэрхүү талаас нь судалж байна. Цаашид хөрсний биологийн судалгаа нарийн хийгдэхгүй байна. Тийм ээ. За хөрсний эрдэсийн судалгаа гэж огт байхгүй байна. Ерөөсөө тэр талаар хийсэн ажил судалгааны материал энэ гэж ерөөсөө юм байдаггүй. Гэх мэтлэнгээр маш олон хөрсний салбар шинжлэх ухаанууд бол манад хөгжөөгүй байна. Улаанбаатар хотын хөрсний эвдэрлийг их үүсвэрээр нь хотын төвийн гэр хороолол 15829.1 га, Зуслангийн гэр хороолол 4296.1 га, Шорон зам 11738.3 га, Тариалангийн талбай 4979 га, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 2742.9 га, гуу жалга болон усны үйл ажиллагаагаар эвдэрсэн 2459 га, уурхай нөлөөлөл дүртэж эвдэрсэн 3065.9 га, хуучин ашиглаж байгаад одоо ашиглахаан болсон баалгас, нурсан барилга байгууламжаар эвдэрч сүйдсэн 3399 га, орон сууц байшин барилгаар 3072 га, оршуулгын газар болгож ашигласан 255.5 га, хог хаяглаар дарагдаж эвдэрч доройтсон 273.6 га, бусад тохиолдлоор эвдэрсэн 344.1 га газрын хөрс эвдрэлд өртсөн байна. Энэ нь 2013 оны судалгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан судалгаагаар болохоор ер нь хүн төрөлхтний хүнсний бүтээгдэхүүний 98% нь хөрснөөс хамааралтай гэж ингэж үздэг. Ингээд бодох юм бол хүн амын эрүүл аюулгүй байдал, тэгээ хүнсний хангамж, тусгаар тогтнолын асуудал ч энэтэй холбоотой болж ингэж ирдэг байгаа. Тэгэхээр энэ дээрс дэлхийн томоохон улс орнууд бол хөрс хамгааллын маш том бодлого явуулдаг. Америк нэгдсэн улс гэхэд 1932 онд маш их шуурга болоод 20 сая га газар тариалангийн газрын 0-20 см гүн өндөх тийм үе давхраг Атлантын далайд үүгдсэн гэдэг. Тэгээ эндээс болвол өсгөлөнд мэдээж нэрвэгдсэн тийм ээ. Хөрс экологийн тэнцвэрт байдлаар алдагдсан. Ингээд төрөөс Америкийн төрөөс бодлого авч хэрэгжүүлээд тэгээд хөрс хамгааллын албыг байгуулад одоо бол хөрсний үржил чимээг хамгаалах нөхөн сэргээгийн тал дээр бол тусдаа ийм бодлого хэрэгжээд ингэ явдаг байх жишээ. Ийм ус орнууд бол маш олон байгаа.